Бельги улс нь Нидерланд, Герман, Франц, Люксембург зэрэг улсуудтай хилэлдэг 10.5 сая орчим хүн амтай юм. Өнгөрсөн онд тус улсын эрдэмтэд агаарын бохирдлыг цэвэрлэж эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж амжилттай туршиж байсан юм. Харин одоо Брюссел хот нь агаарын бохирдлыг бууруулах, нийтийн эрүүл мэндийг сайжруулахын тулд агаарын бохирдлын түвшин өндөр байгаа өдрүүдэд иргэддээ нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй үйлчилэхээр болжээ. Үнэгүй нийтийн тээврийн хэрэгслүүд нь маргааш хэрэгжиж эхлэх бөгөөд үүнээс гадна тээврийн хэрэгслийн хурдны хязгаарыг бууруулж мод шатаадаг зуухуудыг хориглохоор болжээ. Хотын захаас хотын төв рүү ажилдаа явахдаа хөнгөлөлт эдэлдэг зорчигчид жолоо барихын оронд үнэгүй нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, цахим хуудас болон аппликейшнээр дамжуулан агаарын бохирдлын түвшинг мэдэх боломжтой юм байна. Энэ нь Европын холбооны зорилтуудад тусгагдсан цэвэр агаарын саналын хүрээнд агаар ихээр бохирдуулдаг тээврийн хэрэгслүүдийг хоригдж эхэлсэн байна. Мөн 2030 оноос эхлэн тус улс нийтийн тээврийн бүх автобуснуудыг цахилгаан хөдөлгүүртэй автобусаар солихоор төлөвлөжээ. Ингэснээр автобус тээврийн хэрэгслээс ялгаруулах хорт утааг бууруулж агаарын бохирдлын түвшинг тодорхой хэмжээгээр багасгах гэж тэд үзэж байна.